Хай, яна миний хүсэлтэй амар. Би одоо гэрээсээ гарцсан явж байна. Одоо экэр рүү явж байна. Ер нь бол манай гэрээс Галтрны бодлогоор гэдэг амар ойрхон заяа. 5-6 минут орчим алхаал хүрчдэг. Хай, би одоо Кёто дээр буусан байна. Кёто гэдэг түрүү ингээд ерөнхийд нь бол хинээс нэрээ заяа. Эхлээд тухтаасан. Тэгэхээр эхлээд бүгдээрээ нэг газар орж юм идээ. Тэгэхгүй бол би ингээд амар үсэж байна. Өглөө гэрээс гарахтаа юм идээгөө. Тэгээ шалгалтанд орохоо өмнө ууг нямаа ичээд орё гэж бодсон чинь амжаагүй заяа. Би ингээд Осакогийн экэн дээр ингээд бүтэн 30 минут төөрөөд гарах хэцүү болохгүй. Тэрнээс болоод ингээд хоолоо идэж амжихгүй яг 10 минутын өмнө орж таарад яарад авсан. Тэгээд тэнцэнэ шалгалт дуусаад гарч ирээд юм идэж юм уу гэж бодсон чинь. Гэхдээ юм байгаагүй болохоор одоо Кёто дээр буцсан байна. Би өөрөө чинь Кётогийн энэ хавар барыг явж байгаагүй л дээ. Дээр нэг дайс орохч явж ирсэн юм. Тэгэхээр бүгдээрээ энэ хавар зугаалангаа тэгвэл хоолтой газар олъё. Ер нь хараад хахад нэлээд олон газар байх үед байна. Макдоналд идэж болж байна. Гэхдээ тэрнээс арай өөр. Тэгээд дайггүй яг хоолой газар орох ихэд би ганцаараа байгаа болохоор нэг юм жоохон тэнэг санагдаад байгаа байхгүй юу? Тэрний оронд ер нь л түргэн хоолны газар л зүгээр л дээ. Эцс энэ хавар хайж агаад би нэг газар одоодох. Тэгээ ороод бүгдээрээ ингээд тусдаа ярьцгаая. Би өнөөдөр Осака явж шалгалт өгсөй байсан байхгүй юу? Тэгээ өглөө Осака очоод уг нь экинээсээ манай шалгалт өгөх газар аягүй ойр гарах мэдний газар заяа. Тэгсэн чинь би экинээсээ гарч чадахгүй төөрөөд тийчээ бараг 30 минут төрсөн цаа. Эргэж тарай яваалсан. Гэсэн чинь яг тэр хаалганы хажуугаар өрөөл яваадсан мөлий заа. Тэгээ ингээд яг өглөө гэрээсээ юм ич гараагүй тэнцээ ингээд нилийн эрт очих юм чинь. Угаасаа би 30 минут юм ич гэж бодсон. Эрт очиод ойроо бас нэг аваа ичиж бодсон чинь амжаагүй заяа. Гэс комбинигоос нэг шоколад нэг панкектэй авсан чинь шоколадаа өмнө хальт ээж амжсан. Тэгэл шоколадандаа ороод тэр шоколадаар яг шоколад тусал байж агаад гарч ирээд юм идэх гээд хайгаад тэрэд нэг олтой газар байхгүй. Тэгээд дандаа олуулаа явж байгаа зуурчд ингээд олноороо хоолоод ахаар би газараа олгож байгаа юу санагдаад. За Осака биш Кёто дээр Кётогоос юм аваад ирээ гэж чад. Кёто дээрсэн чи бас ингээд нэг хоолын газар дээр олуулаа за. Тэгээ одоо би Макдоналд дор зэрэг сууж байна. Тэгээд яж хаад манайх Осакагаас амар хол. Кётогоос Осака руу 40 хэдэн минут явдаг. Тэгээд манайхаас болохоор Кёто руу нэг 10 минут бас нэг тэр явцсан яваад ер нь бол нэг юу байгаад хурдны биш энгийн галт тэргээр явах юм бол цаг 30 минут явдаг байхгүй юу? Осакагт манайхаас. Тэгээд түрүүн болохоор би очихдоо энгийнээр очиод эрэхтэй хурдныгаар ирсэн болохоор эрэхтэй би 20 минут гэсэн за. Бүр 40-50 минутын ингээд галт тэргийг 20 минутанд болцсон. Тэгээ бүр амар болсон. Би өглөө 6-д болсон. Угаасаа өчтөр шөнө 3 тунтаад. Тэгээд
Оройтож унтаад эрт босоод ингээ өглөө босоод угаас юм идээгүй заяа. Идэх хүсчихгүй байсан. Би жагаа за нэг юм зүгээр. Хинчээнэ очичоод идэ гэж бодоод тэгсэн чинь яах. Тэр өдөө төөгч байх аюу яаж байгаа. Би биг мэкэн авсан. Тэгсэн чинь нүүл ногоо байх юм. Өчигдөр sonra би бас гэрээс гол шаардлагаараа бас батараад үзсэн. Гэтэ самурай гэсэн юм яасан байхгүй юу? Тэр нь дэжгүй амт байсан. Гэтэ амар шорог сармисны амт шүү. Би ер нь бол Японд ирснээс хойш юусыг тавиад их яваагүй. Манайхаас ингээд гэр сургууль хоёр мань амар ойрхон зүгээр атлахчдаг атус шаардахгүй болохоор алхрыг бараг суудаггүй. Нөгөө сэтэр навсан даанч хүмүүс л арайг авахгүй юм шиг байна. Одоо гадаас амар халуун байгаа. Манай энэ ер нь бол 34 мөрөгтэй байгаа зэрэг. Хажихад үс салхихгүй. Ямар салхихгүй тийм халуун. Хоор ингээд ер нь нэлээ ядармаар. Тэгмээ. Дайс орох гэсэн чинь гинт залхуу өрчлөө боллоо. Өдөр зүгээр. Хайда, харцгай. Энэчнээс ямар ч гэрлөөч уусаа миний уц ударлаа. Уц удчих юм бол угаас дайс орсон бичлэгээ хийж чадахгүй. Тийм болохоор бүгдээрээ ингээд усгая. Яа, ингээд усцгаая. Хай, одоо энэ чинь 8 өнгөрч байна. Би түрүү гэртээ орж ирчээд, хосоогоос орж ирчээд амар ядраад унтсан байна. Угаасаа би яг 3 цагийн нэртэл байгаа байхгүй юу? Шөнө 3-т унтаад, үрээр 6-д босоод тэгээд хоол идчихээс амар залхуу өрөөд байгаа болохоор зүгээр дэлгүүр ороод хөнгөн юм аваад идэхшээ гэж бодож байна. Давхараас угаасаа эрт маргааш өглөө энэ төр идэх юм авчи. Энэ харахуут ч миний өмсөж байгаа марагдахгүй л байна л та. Бүр ингээд амар ядраад нүд ханилтаад нам унтцсан за бүр илцээд бүр одоо ч миний нүд ингээд тутуул нэгээд байна л та. Одоо би энэс илүү оройтож сэрээ тэгээд өлсөх юм бол нэг юм гарахгүйгийн дундуур өлсөхгүйгийн дундуур ингээд аюу хэцүү байдалтай байна заяа. Тийм болохоор хүн амьд их байгаа дээр нь гяс гараад дэлгүүрч гэсэн хахаас өмнө гараад юм авъя гэж бодож байна. Орой болоод ингээд наран буу 5 арга болцсон юм. Яг нэг өдрийн халуун яг хിവэрээ цаа. Ой. Амар халуун байна. Тэгэхээр бүгдээрээ дэлгүүр дотроогоос бичлэг хийж болохгүй ах бүгдээрээ эрт орж ирээд намайг юу авсныг харцгаая. Хай, тэгэхээр би гэртээ ороод ирсэн байна. Бүгдээр одоо миний авсан байгаа. Би уг нь бол хоол моол идчихээр юм авъя гэж бодож ирсэн. Ингээд гарахтай амар. За жимс аваад, өглөө идэх хөндөг аваад гэж бодож ирсэн чинь хараа жоохон альтарчлаа. Та нар ер нь орой морой итгэдэг орж байгаарэ цааш. Орой орохоор хараа яг ингээд альтраадандаа буруу юм аваад байхгүй юу? За хамгийн эхлээд бэлэн гой юм авсан. Энд ч хүнсний дэлгүүрүүд нь ингээд бүр ингээд 5 маваар амар бодтойгоо гэсэн ингээд комбинит ингээд юм хост нэгээрээ байдаг заяа. Тэгээд би бүр юм чокобой идэх санагдаад болдоггүй. 8 ширхтээ юм чокобой авсан. За амтын үзье заяа. Кремчлэл 20 аманд ороо шууд хайлдаг. Тийм. Монголын гол доторх крем л монголчин доторх спир байдаг хаа. Гэсэн чинь энэ болохоор нэг крем заяа. Тэгээ гадагшлаад бүр амар хайлж өгдөг тийм юм байна. Тэгээ будаа авсан. Би аймгийн хошлон будаа ижмээр байна. Юу надад будаа байж байгаа дууссан байхгүй юу? Тэгээ угаасаа будаа агшаагч байхгүй юу? Өөрөө агшаач чадахгүй байсан болохоор за угаасаа нэг идэж хөслөхгүй байгаа чи өөрөө хийж чадахгүй юм чи ямар төгсөлтэй байх вэ дээ хөрх юм. Идэх хөслөхгүй юм чи одоохоно будаа аваад хэрэггүй гэж бодож гинт нэгөөрөө идмэр санагдаад тэгээ зүгээр бэлэн будаа авсан. Тийм тэгээд бас ийм чипс авсан. Яа.
Витамин C гэдэг ийм мянгатай витамин C гэдэг ийм бэлэн юу заяа дэлгүүрт байсан. Уумаар гинт амир тийм витамин C уумаар санагдаад авсан. Тэгээ мэдээж хэрэг гой мэдж байгаа учраас Spike авсан. Яа, нэг иймэрхүү. Уг нь бол гарахтаа амар лаг эрүүл мэрүүл. За яг эрүүлэн ч яшин зүгээр нэг юм гайгүй маавн гэж бодож байсан. Тэгсэн чинь харин дандаа нэг иймэрхүү гээд авчлаа. Тийм. Одоо яах вэ? Шөнө өрөөнд цагаар дэлгүүр орох хэрэггүй. Яаж яхад нөгөө би өдөр айл нөгөө 11-2 цагийн үед илүү идсэн. McDonald's идсэн штэ. Тэгээ ингээд тэрнээс хойш юусэн юм идэв. Одоо энэ чи 10 болж байна заяа. Тэгээд яаж яхад дунд нь ингээд унтаж мунтаад ингээд хамаг юм шингээд босч ирсэн чи бүр ингээд мэдрээгүй. Тэгээ яг ингээд гараал авчихсан чи амар өсөө болдгоо. Тэгээл за айгу хаа гэж яагаад байсан. Очин ч угаасаа банаач байгаагүй, өндөгч байгаагүй. Тэгэл за угаасаа энэ хоёрыг маргааш өглөө өөр газараас лав гэдэг юм билүү дээ гэж бодоод өөрөө авчихсан. За миний нэг өдөр бол нэг иймэрхүү өнгөрлөө. Жохон би уг нь амар тийм өгзөх юмтай тий зугаал муугаа газар мадраа үзүүлнэ гэж бодож исэн боловч тэгж чадсангүй. Би нөгөө хоёр ус барьдаг аахгүй юу? Нэг нь SIM-ээгээ датагаа авчихсан. Тэгээ нөгөөд нь болохоор миний одоо хэрэглэж байгаа утас. Тэгэнгүүт миний дататай утас маань унтраад араас нь нөгөө утсын маань цэнгэлээс дуусчихсан за. Би уг нь цэнгэлчээ авч яваад замнаа цэнгэлэх газар юусоо олдоогүй. Ер нь амар ховор байдаг. Тэгээд McDonald's дуг нь байдаг болохоор би McDonald's орсон чинь ярин байгаагүй за. Тэгэл за угаасаа утсан цэнгэлд тусгаж байгаа юм чинь гээд эртхэн хараад угаасаа амар хүүхтэй амар халуун нэг юм гээд явхаас дурггүй өөр яаж яхад амар ядарсан байсан за. Амар хэлчихвэ. За иймэрхүү. Тэгээд дараагийнхаа юунуудаар бол би арай гайгүй юм үзүүлчихээр юм хийх байх гэж найдаж байна. Өнөөдөр бол та нар зүгээр л миний залхуураад яасан. Тэгээ хальт нэг явчаад ирсэн. Тийм бичлэг юм л үзлээ. Баярлаа.